Хэрэв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл M-Book аппликейшн болон M-Book Web-ээр сонссорой. Гүнж. Зохиолыг бичсэн Хайтан. Дуу оруулсан Б. Оргилволд. Залууг гарч явсны дараагаар нараа улам твдчихэв. Өрөөнд дотор нь нааш цааш холгих цувран дуудлага ирэхийг хүлээж ядна. Тайвширхаар аяг кофе уугаад ч дэрдсэнгүй. Гэр амтай нөхөр нь шөнө болж байхад алга. Огноос нь ч сураг чимээгүй хэвээр. Эцэст нь ингэж суулаа гэд юу ч дээрдэхгүйг ойлгосон нараа удсан шүүрэн авч нөхөрлүүгэн залгав. Дараа нь охин рууган залгав. Тэдний удас хоёул холбогдох боломжгүй байсанд ахин дугаар цуглуулж оюутан дүүгээ машинтан дууджээ. Тэд явсаар энгчингийн гэрийн үүдэн дэрлээ. Машина байрлуулах гэтэл хаалганы өмнөх зогсоол хэдийн эзэнтэй болсон байж нараа машинаас буухын өмнө дүүдэн хандан том түлхүүр ч юм уу нэг юм бариад ороорой гэв. Учир нь өнгөрсөн удаад гэрт нь хэн нэгэн нэвтэрсэн талаар охин нь хэлж байсныг сонсон аж. Нойрон харамлан байж ирсэн дүү замын турш ганц үг ган хийгээгүй эгч нь гинт ийм зүйл хэлэхэд сэргээд ирэхэнтэр. Ямар нэгэн болсон тодорхой гэж бодоод дугууны төгжээ тайлагч том түлхүүр барин алгасаар энгчингийн гэрийн хонхыг дарлаа. Залуу ирээ эгчинхэн өмнөр орж хаан зогсохтон өнөөх том түлхүүрийн чангагч надхад ямар нэг зүйл тэднэрүү дайрахад шууд цогхохоор бэлдэв. Нараач дүүгийнхэн хажуугаар зохиуж айн зогсохтон тамир эгчин хоёр мэл зүгээр байгаасаа гэж залбирсаар байгаажээ. Хонхыг 3 та дарах мөчөд хаалганы төгжээ торгийн дуугарах чимээ гарав. Харин дүүн нарааг хойш түлхээд гартан барьсан түлхүүрийн далайж бэлдлээ. Хаалга цэлийн нээгдэв. Мэдэгтэл санснаас тэсвэр зүйл тэднийг угтан авах нь тэр. Авсан шархамтан жаахан ядарсан болов гэмээр цонхгөр царайтай ингчин хаалга нэмэгцэн тэднийг харж танаад инэмсэглэн мэдлэв. Харин үүнийг харсан нараа дүүгийн түлхэн холдуулаад охин нь тэврэн "Хүй, миний охин зүгээр үү? Хаашаа алга болж чаддгийм бэ? Ийм хүн шархтаа байж юугаа хийж ин дэрв" гэж сандран өгөөлөв. Тэгтэл охин нь ээжийн хариу тэврээд "Би зүгээрээ. Харин тэнд баймаргүй санагдаад гэртээ ирчихлээ" гэхээс үрийг хэлсэнгүй. Нараа сандарч твдсэн хоолоогоор "Аав чинь яасан? Аав чинь ирээгүй юу?" "Үгүй" гэж огтхонч санаан зовсон шинжгүй хэлэхэд нараа түүний дэрэгдүр зүрэн гэрлүү нараад явчихав. Түүний араас залуу ир орохдон бүсгүйн гард санамсаргүй шүргээд цочин дав хийхэнтэр. Учир нь мөс шиг хүйтэн гартаа хэрнэн юу ч болоогүй мэт нэмсэглэн зогсох бүсгүйн харц түүнийг тавгүй түлжээ. Нараа гэрт нь ороод тамираа гэж хэд дуудахад хэмч хариулсангүй. Харин зуны шүн атал гэрн нилээн сэрүүн байгааг анзаарч эргэн хараад охинтон хандан "Яагаад ийм хүйтэн байна? Халаалтаа асаах юм уу?" гэхэд охин нэмсгэлсэн хэвээр толгой сэгсэрчээ. Охин галдгооныхон давцан дээр буруу харан зогсоход нараа "Цай хэрэггүй. Аав чинь харин утсаа авдаггүй ч гэж холбогдох боломжгүй байгаад байдаг. Дээрээс нь чи алга болчихдаг. Би ч бүр санаа зовоод байж сууж чаддаггүй. Аргаа бараад энэ дээр хөвдөө" гэв. Харин түрүүнээс хойш түлхүүрийн чангадгсан хэвээр үүдэнд зогсох залуу ир "Нараагч, би маргааш шалгалттай та үлдэх юм уу? Би эртхэн арж хичээлээд автана" гэгээд нараа буудан дээрээс годх юм болсоо "Тэгэлгүй яах вэ? За нөхөр минь, чи яг зүгээр биз? Утас чинь яагаад болохгүй хам? Аав чинь залгавал яах юм? Түргэн утсаа сэргээгээрэй. Тэгээд аавыгаа холбоо өрөвл над руу залга гээрэй."
Алив ээж нь үнсий. Хэрэг цусгараа тогтохгүй байвал бас өвдөд байвал ээж рүүгээ залгадаг юм шүү. Ээж нь аавыг нь хайгаад мөн охин асрах мантай л байна. Уучлаарай. Гээд ингчингийн газраас барихад цэв хүйтэн байжээ. Хөөе. Чи чинь бүр даарчихсан байж тээ. Алив юм давхарлаж юмс. Ээж нь гарахтан халаалтыг нь асаачихъя. Гээд өөдрөө алгалаа. Тэднийг хаалга дөнгөж хааваагүй юу? Гэр хав харан хуулжээ. Хэн ч удирдаагүй байхад бүх гэрлүүд унтарч. Харанхуй дунд ганцаар зогсох ингчин хүзүүгийн гэлжийлгсэн чихтэн зэвүүн инээмсэглэж утга учиргүй эмх замбраагүй зүйлс өөртөө шивнэн хэллээ. Үүндэн хөгжим баясаж хамаг биеийн шар ус босон хүйтэн инээдэр тажигн тэлэх хөхөрнө. Нараа охиныхон гэрээс гарахад зогсоол эзлэн зогссон өнөөх машин байранд байжээ. Охин нь зүгээр угааг харсан ээж нь багхан чулуу тайвширсан ч нөхрийнхөө сургийг гаргаж амжаагүйдэн сэтгэл дундуур байв. Юточ гэртэн харъя гэж бодсоор замын турш мөн л дуугүй явжээ. Тэр шөнө нараа унтсангүй. Нөхрийнхөө додны хэдэн найзууд руу ээлжлэн залгаж тамрааг сургалсаар үүр цайлгажээ. Ихэнх нь улсдаа нэр хүндтэй хүмүүст бол нарааг тээр шаасан байртай мэдэхгүй гэхээс өөрөө хэлэлгүй утас антаслана. Тэр бүрт эмэгтэй сэтгэл улам зовниж байж сух аргагүй болсоор байлаа. Нармандахта зэрэгцсэн халааснасан өчигдөр орой гэртэн ирсэн залуугийн нэрийн хуудсыг гарган ирж дугаар цуглуулан залгав. Өдөөний удаас ч мөн холбогдох боломжгүй байж. Нөхрийнхөө сургийг гаргаж чадлагүй 2 хоногод тэр эрс хөгшөрсөн харагдана. Хоолоогоор нь хоолж давхгүй, утсан ширтсээр унтаа сэрүүн хоёрын хооронд бор хоногийг баран суух нараа руу энгчин нэгж залгасангүй. Энгчингийн хаалгыг хэнийг нь тогшжээ. Угаалгын өрөөнд усаар дүүргсэн ван дотор хэвдэж байсан бүсгүй өндийн босч нойтон хувцастай чигээр үүд чиглэн алхав. Хаалганы дуран гарч харсангүй дүгжиг тайлан нээвэл ажлынх нь газрын залуу инээмсэглэн зогсоно. Тэр шилээ маажин ичингүйрж "Сайн уу? Харин чамайг ажилдаа ирэхгүй байхаар санаа зовоод тэгээд хүрээд ирлээ." Гэвэл бүсгүй хариу дууралгүй эргэн алхав. Залуу ингчингийн царай цонхын нилээн ядарсан байхыг ажигласнаас гадна түүнийг нэвт нурсан байхыг хараад хэсэг эргэлзэн зогсож байсан нь хаалгаар орлоо. Чансан махны сайхан үнэр хамар цоргиход өдрийн хоолон идэж амжаагүй залуугийн эдс хоржгон нь дуугархажээ. Үүнийг сонссон ингчин эргэж хараад инээмсэглэх нь түүнд дотн сэтгэл төрүүлнэ. Суугачтай гэд буудан руу заахад залуу заа хэмээн инээмсэглсээр буудан дээр очиж суугаад орчин тойрнон ажиглаж эхэлжээ. Харин ингчин буруу харан зогсоод гал дээр боцлох махаан эргүүлж явах шиг харагдана. Залуу 2 гараан өвдөгнийхэн завсар хавчуулан сууж бүсгүй хэрхэн амьдрдгийг сонжих зууран сони юм олж харав. Цаад буланд ширтгэн хуйлан хан төшүүлэн тавьсныг энгийн зүйл гэж бодвол түүний дэргэд ханан дээр үлгсэн зураг буруу харчихсан байлаа. Хажууд иш харахад хананд тогтоосон нэмгэн зурагт болонгаас эхлэн хагарсан байв. Төрхөн биетэй залуу бүсгүй юу хийсэн болоод зурагтан ингэтэл эвдэлсэн байдаг үлээ гэж эргэлзэхтэн доош хартал бойдингийн болонгаас сэмлээ татчихсан. Тэр цорхоогоор нь хөвн цовчгсан байх шиг харагдав. Ийм цорхоо энд тэмдэггүй. Сони юм та гэж бодсоор хажууд иш харахад шүгэний дор галбаг сэрээ хотго сэлтийг нуусан байдалтай хийсэн байхан тэр. Залуугийн хамаг биеийг нь хөлс тааварлахад нэг гараар нь зангиахан султахад бөсгүйд хандан "Ингч энэ халбах сэрээ чинь шүүгэн дагуур орчихсон байх шиг байх юм.
гэж хэрэгт дурлан тэсэлгүй асууж гав. Үүнийг сонссон бүсгүй эргэн хараад хүчлэн нэмсэглэж. Аа, тийм байна уу? Харин олохгүй байсан юм гаргаад өгөөч тэхүү. Гэвэл залуу урайлгах наргүй үсрэн босоод тгий гэв. Харин түүнийг буудан дээрээс болсон шүгэнийх нь өмнө дөрвөн хөллөө тонгооход ингчин гитэн алхасаар ард нь ирж нууж барьсан алхаан залуугийн ард дагцсан дээр буулгаж орхихонтэй. Эхний нэг цохилтонд доош унан илгэрэн хөвдсөн залууг ахин хид цохиход гар хөлн сарвагнаж татгансаар амьсгал хураажээ. Бүсгүй нөөрлөө нүсэрсэн цусыг ганцугаараа арчаад ирчүүд болновш гэж шивнэн галтайгаар гомбоцов. Төөний өмнө тогоон дотор буцлах халуун шүлэн дундаа хүний хуруу хөвөн гарч ирэхэд бүсгүй халбган шанагаар доош дарж хүн гарчихвал яана гээд хамаг биеийн шар ус усам муухайгаар тажигэн дэлх хөхөрчээ. Гэнэт залуугийн халаасан дах удас дуугархан тэр. Ингчин доош харан хөвдсөн чихтэй амьсгал хураасан залуугийн халаасыг тэмтрэн утсыг гаргаж ярьж харвал дэлгэц дээр захирал гэсэн байжээ. Тэр дуудлага хүлэн авах ногоон товчон дээр даран чихэндээ наав. За яасан? Очив. Балаа хүүхэн тэгээд гэртээ байна уу? Ааврын залгахаар удаа авахгүй юм. Өөр их хинж утсан болтгоо. Цалин бүлүүгээ бүтнээр навдаг гэж ажил дээр ядаж харагдчихгүй маа. Хэдий аавыг нь танд ихчлээ энэ удаад арай хитэрнэ. Чи нэг эвтэйхэн эвлүүлээд ойлгуулчихаарай. Маргааш өглөө 9-гээд ажил дээр иргээрэй. Ингээд хариу сонсолгүй дуудлага тасарчээ. Бүсгүн өөр хурж амьсгаан давхцаж ирэхдээ зэрэгцэн хөмхийг өнцөв. Маргааш өглөөний нартай зологсон нараа тэсэлгүй цагдаад хандахар шийджээ. Дараа нөхөр нь уурлахыг тэр сайн мэднэ. Гэхдээ энэ удаад түүнд цагдаа нараас өөр туслах хүн үгүй мэт санагджээ. Нараа цагдаагийн газар бичсэн өргөдлөн хүргэж өгөх зуур ингчин ажлынхан газрын шилэн хаалгыг татан орохожээ. Өдөөний барьсан жижиг зүнхэн дотор хатсан цуснд халтардсан алхнаас өр зүйл байсангүй. Харин дотор нь эрчүүдийг харааж зүгсээр амьсгал хураасан бараан үстэй эмэгтэн өшөө хорсол буцлагаач. Хэрв та энэхүү зохиолыг бүтэн үйлбэрээр сонсохыг хүсвэл Mbook аппликейшн болон Mbook вебээр сонсороо.